Орой мэндэргийн үзэгчтэй малчин телевизээс үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг амар өнөө ярилцлагын нэвтрүүлэг маань эхэлж байна. Ингээ өнөөдөр амар өнөө ярилцлагын нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. Говь Алтай аймгийн оюутан залуучуудын ирээдүйн алтай холбооны тэргүүн сайхнаа, Арангаа аймгийн оюутан залуучуудын нэгдсэн ирээдүйн холбооны зөвлөх алтан төгснөр хүрэлцэн ирсэн байна. За энэ хоёр сайхан залуудаа энэ өрөө мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За баярлалаа танд ч гэсэн. Сайхан мэндийг хүргэе. Сайхан амарч байна. Ажил ихтэй байна уу? Одоо 9 сар гэж ерөөхдөө энэ тентгийн ажлууд чинь бас нэлээд бас нэг юунд орж эхэлдэг штеп үйл ажиллагаанд. Тий, ер нь бол 7 сар наадаад 8 сар зугаалаад одоо 9 сараас бол тэгээд ер нь орондоо яа тий. Тэгэхээр Арангаа аймгийн залуучуудын холбоо, Говь Алтай аймгийн залуучуудын холбоо соёлын өвийг өдөрлөг хийхээр бас юм байна. Тэгээ энэ өдөрлөг маань хизээ, хаана, ямар байдалтайгаар, цар хүрээн ямар байдалтайгаар одоо зохион байгуулагдах юм бол тэр талаарх мэдээллийг хоёр маань бас нэгт үзэгч залуучуудаа сурахгүй юу? За сайхнаас явах. За тэгэхээр Говь Алтай аймгийн оюутан залуучуудын ирээдүйн алтай холбооны санаачлагаар за Арангаа аймгийн одоо оюутан залуучуудын нэгдсэн ирээдүйн холбоо маань хамтран хоёр байгууллага ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. За энэ арга хэмжээ бол Өв дархлаа залуус гэдэг нэртэй гэр форум энэ сарын 17-ны өдөр одоо зохион байгуулагдаж байгаа. За яагаад бид нэр өв дархлаа залуус гэж энэ арга хэмжээг нэрлсэн бэ гэхлээр ер нь бол Монголын энэ соёлын өвүүд бол монгол хүн байх дархлаа болж өгөх учраас арга хэмжээг ингэж нэрлсэн. Хэдийгээр улс орон болгон өөр ингэсэн одоо улс төрийн хувьд тусгаар тогтнолтой, эдийн засгийн хувьд одоо өөрийгөө авч явах тусгаар тогтнолтой байхаас гадна соёлын хувьд бас өөрийнхөө хэлээр ярьдаг, өөрийнхөө одоо үндэсний хувцсаа өмсдөг, эдээ ундаага хэрэгэлдэг. Тэгээ үүнийг одоо үйлдвэрлэл болгоод одоо эдийн засгийн хэлээр бол ашиг орлого олдог. Ийм байх том агуулгаараа бид бол энэ соёлын одоо дархлаа бол Монгол улсын одоо тусгаар тогтнолын нэг хэсэг байх юм аа. Үүнд болвол залуучууд бас хувь нэмрээ оруулах ёстой. Залуучууд л гэхээр ер нь англи хэл сурдаг те гадаад явах мөрөөдөлтэй эсвэл нэг орчин үеийн аль нэг улсын машин ундаг хүмүүс биш. Бас монголоо мэддэг, монголоо ойлгодог, монголоор бахархдаг, монголоор гойдог ийм одоо шинэ үе бас байгаасаа гэдэг агуулгаар бид нэр энэ ажлыг бол санаачилж эхлүүлсэн байгаа. За 17-нд хаана болох вэ гэхээр Улаанбаатар хотоос баруун тишээгээ Монголын одоо нүүдэлчин ахуйгаар тохижуулсан Монгол намаатик гэдэг одоо үндэсний цогцлбор байгаа. За тэр одоо байгууллага бол манай үйл ажиллагааг бас хамтран зохион байгуулж дэмжиж ажиллаж байгаа. Тэгээ тэнд бид нэр Арангаа аймгийн 25 залуу, Говь Алтай аймгийн 25 залуу одоо соёлын өвүүдийг сурталчлах, танин мэдүүлэх, бусдад түгээн дэлгэрүүлэх юм зорилготой ажил хийж байгаа. Бид нар ямар зорилготой хийж юм гэхээр тэн дунд яг бидний хоёр аймгийн маань авсан 6 төрөл байгаа байхгүй юу? 6 төрлөөр мэрэгшсэн 6 багш сургагч байх хэрэгтэй. Тэгээд залуучуудаа мэддэгч байсан, мэддэггүйч байсан мэдүүлж тухайн нэг өдөр сургалт явуулна тэндээ бид нар. Одоо юу шууд нэг практик дээр ажиллаад явчихна гэсэн. Гэрээг яаж барих уу тийм ээ? Одоо библиэгээ яаж хийх үү гэдэг ингээд сонгосон 6 төрлөөрөө ажиллах 6 багштай бид нар хамтарч ажиллаж байгаа. Тэгээ бидний нөгөө намадик гэдэг сая одоо нөгөө өв уламжлалтай хадгалсан одоо газар бид нартай хамтарч ажиллаж байна. Тэр газрын маань одоо удирдлагууд нь бас яг Говь Алтай Арангаа хүмүүс байж бид нарыг бас дэмжиж ажиллаж байна. Тэгээс намадикийнхаа удирдлагуудад баярлалаа гэж хэлээ. Эхлээд соёлын өвийн талаар бас нэг жоохон дэлгэрүүлэх болохгүй байгаа даа. Тэгэхээр ер нь бол энэ зөвхөн одоо хүмүүс бол нөгөө уртын дуу, морин хуур, хөөми гэдэг юм уу нэг юм урлагийн, язгуур урлагийн одоо төсөөлтөй байгаад байдаг. Тэгэхээр яг соёлын өв гэдэг бол өргөө агуулгаараа одоо бидний амьдралын салшгүй хэсэг болсон, бидний бүтээн туурах, тэ амьдрах энэ одоо салшгүй хэсэг болсон зан үйлүүд. Уламжилт одоо мэдлгүүд, арга барилууд нийлсэн ийм соёлын цогц орчинг бол ер нь соёлын өв гэж байгаа. Тухайлах юм бол одоо гүүний айраг эсгэх Монгол уламжлалт, Монгол гэрээ одоо уурлах, барих, нүүлгэх, буулгах энэ соёлч гэдэг юм уу те. Ингээд ийм одоо зан үйлийн чанартай уул овоогоо тахих одоо зан үйл гэдэг. За дээр нь бол одоо бидний маш сайн мэдэх Монгол ардын уртын дуу, морин хуурын өв, хөөмийн өв гэд, Монгол уран бичлэгийн өв гэд ингээд ийм олон төрлийн өвүүд байна л да. Монгол улсын одоо соёлын яамнаас гаргасан судалгаагаар бол нэг 7 төрлийн айс авд багтах
362 төрлийн өв байна Монголын. Энэ өвүүдээс бол 15 өвийг нь бол нэгдсэн үндэсний байгууллагын одоо ЮНЕСКО-гоос Монголын ард түмэн бол дэлхийн хүн төрөлхтний өмнө энэ соёлын өвийг бий болгожээ гэд ингээд хүлээгээд аваад жагсаалтанд оруулаад хамгаалах, хадгалах энэ конвенцтой нэгдсэн байна. Тэгээ энэ 15 өвөөс бид нар бол 6-ыг сонгож аваад яг тэнд одоо нөгөө хамтарсан арга хэмжээгээ зохион байгуулах гэж байгаа. За энийг бид нар бас гэр форум гэж нэрлэсэн. Тэгэхээр өмнө бол ерөн форумуд бол ерөн Улаанбаатарт ингээд томоохон одоо корпорат ч юм уу болдог. Бид нар бол яг Монгол гэрийн ахуйд одоо форум хийх гэж байгаа. Яг гэр. Дээр нь одоо слайдаар ингээд үзүүлээд нэг багш заах биш. Яг нэг бодиттой нэг хийж үзүүлэх. Биелгээний багш маань бол яг биелгээгээ заагаад залуучууд маань баг болоод хуваагдсан. Даалгавар гүйцэтгэлүүд хийгээд аль баг илүү одоо бүжгээс орчин те хөдөлгөөн нь ямар байна ч гэдэг юм уу. Эсвэл яг бид нэр Монгол гэрт хүүрээ авчираад зүүцсэн, байрлуулсан. Хүүртэй бол яг одоо арангаан одоо айргаа хийцэн ч гэдэг юм уу те. Тэгээд айргаа бүлэх орон нутагт явж байгаа одоо ажлууд дээр бол бүр гүүгээ саагаад зэлэн дээр одоо ингээд яг сургалт бодит одоо сургалт явж байгаа. Энүүгээр одоо бас онцлогтой. Бид нар бол ЮНЕСКОд бүртгэгдсэн өвүүдээсээ 6-ыг нь авж байгаа. Ямар шалгууртаа авж ийнэ гэхлээр нөгөө 6-гаа олохлоор говьлтад аймагт аль нь илүү төлхөө вэ, тийм ээ? Алийг хөгжүүлж болж юм. Ер нь бол хадгалаад цааш нь яагаад явбал алинд болохоор юм дэмжгээр. За Арангаадаас яг тэгэж үү. Тэгээд Арангаа аймаг дээр болгоод 3 төрлийн авж байгаа. Гэр барих зан заншлыг одоо манай аймаг буюу одоо манайд холбоо хариуцж ажиллаж байгаа. Гэр барьна гэхээр хүмүүс нэг ингээд юу гэр барьж явах гэдэг байна гэж магадгүй тэрийн маань бүр ингээд нээлттэй одоо нөгөө 50 залуучууд маань очиод хараа зогсож जैन. Тэгээд удирдахч багш удирдаад бариулна. 50 залуучуудыг өөрсдөр нь бариулна бүр ингээд айгу за зарим нь одоо бүр яг арайч өнөө мэдэхгүй байхгүй байх. Гэхдээ энийг дээвэр туурга ингэдэг тэгдэг. Энэ бол эсхийг ингэж хийдэг. Тийм аргачлаадаг, бүсийг ингэж татдаг. За өрхийг өдөр ингэдэг, шөнө ингэдэг гэдэг бүх зан заншлын сургагч багш маань зааж өгөх юм. Тийм шүү дээ. Ер нь одоо гэр барихт чинь зөвхөн ингээд нэг бөмбөлгээд бариад тавихаас гадна яг нөгөө шинэ гэр барьж байгаа айлд очиод нөгөө ерөөлийн үг хэлэх зүйлээс ахуулаад ер нь айгүй нарийн нэмэлт гоё зүйл. Эхлээс нь буюу нөгөө эсхий хийгээл эхэлж яхад ерөөгөө эхэлдэг. Тэр мөрийг одоо нөгөө багш нар маань одоо ингээд заагаад эхлэх байхгүй. Тэгэнгүүт мэдээж 50 залуучууд тэрний талаар маш өндөр мэдлэгтэй болоод ирнэ. За цаашлаад магадгүй зүгээр одоогоор яриаг байна. Гэхдээ магадгүй энэ өдөрлөг буюу одоо энэ бидний энэ форум маань жил болгон өөр 50 залуучуудаар явах бас магадлалтай байх гэж бодож байна. 50-50-ыг ингээд бас өв соёлдоо идэвхжүүлээ тийм ээ. Улам одоо юу гэх юм Монголынхаа бүх сайхан ийм өв соёлд хайртай, дуртай, хайрладаг болгохын төлөө одоо бид нар ингээд явж ийн л да эхэлнэ. За тэгээд манай Архангай аймаг дараагийн нэг зан үйл маань болонгод нөгөө хөхүүрийн айрыг эсгэх зан үйл. За тэрийг сая сайхны дарга маань сая хэлсэн нөгөө бичлэгээр буюу одоо нөгөө хөдөө орон нутагт бидний бас нэг үйл ажиллагаа 7 хоногийн өмнөөс эхлээд явж байгаа юм. Тэр маань яах юм гэхээр яг нэг айлыг товолж аваад Арангаа нэг суманд очиод Бацангил сум гэсэн баха тийм. Бацангил суманд нэг сайхан малчин айлд очиод за өглөө босоод адуугаа ингэж хураалаа гүүгээ авчирч саалаа самаа хэлээ орой бүлдээ гэд эхлээс нь төгсгөлөө хүрээд нөгөө нэг сайхан чимчгэнсэн айрыг бэлэн болтго тэр процессыг танилцуулах тийм юм. За тэгээ энд номодик тэр болонгууд бас бид нэр зүгээр байхгүй. Яг сайхан хөхүүрээ авчираад бэлэн болсон айргаа авчираад сургагч багш маань айргаа тайлбарлаад за тэгээ сайхан ингээд амсуулаад явчихна. За 3 дахь үйл ажиллагаа маань болонгууд манай Арангаа нэгцээрэдэг хариуцсан ажил маань болонгууд уран бичиг байгаа юм. Уран бичлэгийг олонгод манайх бүр айгүй багталтай хариуцаад байгаа л да. Уугарч наруу. Тийм босоо нөгөө уран бичлэг. Тэгээд юу яагаад би бүр амар багталтай хэлж ийн гэхлээр сүүлийн одоо би яг тодорхой тоог нь мэдэхгүй байна. Гэхдээ миний мэдгээр бараг 10-аад жил улсын хэмжээнд Архангай аймгийн хайрхан сум тэр уран бичлэгээрээ дандаа тэргүүлж явдаг. Дандаа тэргүүлдэг бүр үеийн тийм хүүхдүүд байна, залуучууд байна. Тэгээд одоо тэр сайхан өгөгдөл одоо тэр сайхан мундаг бичигтэн сайхан бичигтэнгүүдийг тодруулж өгч байгаа. Сайхан бичигтэн гэж цолно юм байлээ. Сайхан бичигтэнгүүдийг бэлдэж өгч байгаа бас тэр хайрхны багш нар за одоо миний санаж байгаагаар бол Ган Туяа багш, Тэрвэш багш,
Чулуунбаатар багш гэдэг ингээд мундаг багшнууд бэлдэж өгөөд улсаа тэргүүлж байгаа учраас одоо манай энэ дээр бол маш бахталтайгаар хөдөөж авч байгаа. Тэгээд энэ одоо мундаг багш нарын маань үргэлжлэл болсон багш нар бас ирж юу яана. Ариун туяа гэд Улаанбаатар хотод багшилдаг тийм багш хүн ирж хичээлээ зааж өгөх юм залуучуудаа. Тэгээд энэ гоё бичлэгийнхаа нэг адаглаад хамгийн бичиж сурна. Тий. Хамгийн энгийнээр бодоход нэрийг бичиж сурах гэж байгаа байхгүй нөгөө маш гоё бичлэгээр ингээд хааж би Монгол хүн шүү гэд босоо бичгээр гараа үсгээ зурчдаг. Ийм сургалтуудыг Арангаа аймаг хариуцж авсан байна. За Монгол ардын уртын дууны бас ер нь баруун одоо чиглэлийн аялгауны гол нутгуудын нэг. Одоо наашаага бол Баянбараад аялгау, Боржгоо аялгау, Төв алхын аялгау гэд байдаг бол баруун аялгауны дотор бол Говьлтай аймаг маань бас нэлийн одоо гол төлөөлөгчдийг төрүүлсэн юм аймаг. Тийм учраас манай аймаг бол уртын дууны өв соёлыг залуустаа түгээх ажлыг амлаж авсан байгаа. Поврон гэдэг одоо 20 дугаар зууны их үе 19 дугаар зууны сүүлээр амьдарч байсан Поврон гэдэг одоо улсын алдарт дуучин хүн бол нэг 470 гаруй уртын дуу тухайн үед мэддэг байсан. 3 өдөр 3 шөнө дуулахад нэг дуугаа давтдаггүй байсан гэж ингээд судлаачид ярьдаг. Тэгэхээр энэ хүний өв уламжил бол Алтай нутагт одоо байгаа. Одоо хамгийн сүүлийн жишээ бол Монгол улсын соёлын гавь сэтгэлтэн Монгол улсын начин Эрхэнбаяр гэдэг одоо таних бахтай уртын дуучин байна. Гэр бүлийн шүү дээ. 100 уртын дуу дуулж одоо CD гаргасан шүү дээ. 100 уртын дуу одоо дуулаад гаргана гэдэг бол бас л одоо том амжилт. Ер нь давтагдахааргүй л одоо том амжилт. Тэгээ энэ утгаараа бид нэр Монгол ардын уртын дууны өв соёлыг залуустаа танилцуулах нэг цагийг одоо хийх гэж байгаа. За ер нь баруун аймагуд ялангуяа Алтайгаас хоошоогоо Ховд, Увс, Баян Улгийн чиглэлд бол энэ бие биелгээний одоо Монгол бүжгийн нэг урлаг бол нэлээ өргөн дэлгэр хөгжсөн. Энэ бол одоо Монгол хүний тэр ахуй соёл, зан заншил, ажлын тэр дадал хөвшлийг бүжгээр дамжуулж хадгалж үлдсэн нэг ийм одоо бас өв байна. За баруун аймагуудтайгаа одоо хамгийн хил ойрхон залгаа учраас алтаачууд маань бол бие биелгээний өв соёлыг залуучуудаа түгээн дэлгэрүүлье. Гэхдээ энэ дээр бол бид нар Увс аймгийнхаа залуучууд оюутны холбоотой бас хамтарч ажиллахаар ярьсан байгаа. Тэгээд Увсын одоо яг жинхэнэ нөгөө хотон дөрвөд баядын биелгээ хийдэг багш оюутны төлөөлөл бас ирж манай арга хэмжээнд оролцохоор ингэж сургуульшаар ажилланаа. За 3 дахь арга хэмжээ нь бол уул овоо дахих. Энэ арга хэмжээний хүрээнд бол уул овоо дахихгүй тийм. Зүгээр өв соёлын л одоо тий танилцуулах утга учир нь юу юм бэ? Тий. Ер нь бол энэний цаана бол уул усаа хайрлаа хамгаалах, нөгөө амьтныг дайжуулахгүй байх, тий ус ундрагыг хөндөхгүй байх. Энэ одоо соёл талаас нь л ер нь таниулах. Цаагаараа нөгөө юм байхгүй юу? Хүмүүс ч юм болонгууд нэг одоо уул усын чинь амьгүй гэж ярьдаг тийм ээ. Хүн амьтан амьтай тэр чулуун амьгүй энэ ус амьгүй гэж ярьдаг. Монголчуудад бол тийм биш ээ гэдгийг ер нь залуучуудаа ойлгуулж байгаа байхгүй юу? Уул гэдэг чинь эзэн савдагтай байдаг. Ус гэдэг чинь лосын эзэнтэй байдаг. Энэ болгоныг бид нэр баясгаж ингэж чадах юм бол бидний ээж ивэлж хөх Монголоо хамгаалж идэг тийм ээ. Тэр талаар нь бас танилцуул. Тэрээс учиргүй бид нар ламбуу авчирч дахиулах юм биш. Залуучуудаа тэгэж таниулж мэдүүлэх талаас нь. За маш гайхалтай сайхан ажлуудыг хийх гэж байгаа юм байна. Тэгэхээр энэ гэр форумыг зөвхөн нөгөө хотод биш орон нутагт мөн одоо давхар зохион байгуулна гэсэн талаарх бас мэдээллийг тавьсан байна гэхгүй. Орон нутагт ямар байдлаар яаж одоо чиглэж ажиллах гэж байна. Тий, ер нь бол энэ гэр форум маань 3 цэгт болж байна гэсэн үг. Улаанбаатарт манай хоёр холбоо зохион байгуулад бусад орон нутгийн холбоод маань бол аймаг дээр. Тухайлбал Говьлтай аймгийн залуучуудын холбоо, Говьлтай аймгийн одоо Хангайхын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнуудтай хамтраад тэнд бол яг энэ өвүүдээсээ одоо сонгож аваад бас арга хэмжээнүүд хийж байгаа. Арангаа аймгийн социал-демократ залуучуудын холбоо, Сод медиа мэдээллийн агентлаг хамтраад Арангаа аймагт бас яг энэ өвүүдээ сонгож аваад гэхдээ 7 хоногийн өмнөөс ингээд цуврал байдлаар ингээд яваад эхэлчихэж байгаа төрүүлбэр эхэлсэн байгаа гэсэн үг тийм. Гэхдээ тэдгээрийн маань одоо энэ хийж байгаа үйл ажиллагаанууд маань болонгууд биднэрт одоо бичлэгээр ирэх юм. За тэгээ бид нар яг энэ форм бүрэн хэмжээд бид нар яг төв хэсэг буюу нөгөө номадик дээр болох өдөрлөг юу дууссаны дараа нэгтгээд ингээд контент болгоод зөвхөн энэ хоёр аймгийн хүрээнд биш тэр контентийг
ерөөсөө үндэсний хэмжээнд залуучууд үзээд соёлын өвөөсөө суралцах, судлах, нөгөө монголоороо гоёх гэд манай энэ арга хэмжээний ураа болоход бас зориулсан ийм арга хэмжээ болж байгаа. Бид нэр энэ форумда ирж байгаа оролцогчдоо бол Монголд ил хувцастай. За бүр дээл байхгүй бол ядаж Монгол цавцтайгаар ирээр гэж байгаа. Тийм Европ юм уу гадны хувцастай бол нэг өдөр яаж л гоё монгол хүн харагдмаар байна. Одоо гоё хаттын хувцас байна уу, тийм ээ, ноёдын хувцас байна уу, сайхан адуурчны хувцас байна уу, хамаагүй монгол харахлаа л хувцлаад ирээд тэгээд ямар ч байсан сайхан Монгол дээлээ өмсөд очих нь шүү дээ залуучууд маань тийм. За тэгэхээр түрүүн алтан төгс бас ярианда зогс дурлаа л да. Говьалтай аймгаас 25 залуучууд, Арангаан аймгаас 25 залууч, нийлээд 50 залуучууд гэдэг. Тэгэхээр би тэр ярин дундаас юу ойлгосон гэхээр яг нөгөө нэг 25 залуучууд маань очиод яг энэ үйл ажиллагаанд оролцох юм уу? Залуучууд нээлттэйгээр энд очиод тооны хувьд хязгаар тогтоохгүйгээр ямар ч хүн байсаа очиж сонирхож болох юм уу? Тэгэхээр юу л да, бид нар бол нөгөө нэг анх удаага ингээд хоёр аймаг хамтарж байгаа. Тэгээ бас энэ дээр нэг юм танилцуулахад бид нарыг нөгөө соёлын яам маш одоо бас дэмжиж байгаа. Тэгээд одоо юу яаж байгаа? Өргөн хэмжээтэй хийчихье гэхээр магадгүй одоо залуучууд бид нар чинь бол нөгөө нэг нам бус холбоодод гэж явдаг. Тэгээд айхтар тийм дэмжлэг инкөө бид нар одоо байгаагаараа л холбоод залуучууд санаа сэтгэлээрээ нэгдсэн залуучууд маань үйл ажиллагаа хийх гэж байгаа учраас бас тодорхой хязгаартай эхний удаад. Тэгээд нөгөө хүлээж авах газар маань бас хязгаартай байх хэрэгтэй. Магадгүй энэ үйл ажиллагаа маань хэд хэдэн жилийн дараа ягаад Монголын мянган залуучуудыг бид нар одоо ингээд урайлаад энэ тэндгүү 100-100-аар нь гэр бариа зогсож явах өдрийг бас өвөөсөхгүй байна л да. Тэр өдөр болох байхаа. Тэгэлгүй яах вэ? За тэгээд бидний бас ярилцах цаг маань бас өндөрлөгт өгч байна. Тэгээд хоёр аймгийнхаа оюутан залуучуудынхаа бас төлөөлсөн хоёр сайхан залуучуудаас яг нөгөө Арангаан аймаг маань жишээлбэл одоо хүүхэд залуучуудынхаа тул ямар үйл ажиллагаануудыг хийж байна, сүүлийн үеийнхаа бас ажлуудаас танилцуулахгүй юу, Говьалтай аймгийн бас залуучуудын холбоо маань Говьалтай аймгийнхаа хүүхэд залуучуудын төлөө ямар ажлуудыг хийж байна, эх онуудад ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Энэ талаараас нэг цагаан яриад гурлаа ярилцлага өндөрлөе гэж бодож байна. За сайхан. За баярлалаа. Тэгэхээр манай аймгийн оюутан залуучуудын холбоо 2003 онд одоо нутгийн оюутнуудын санаачлагаар байгуулагдсан. Тэгээд энэ жил бол 19 дэх жилийнхаа үйл ажиллагааг эхлээд ингээд явж байна. За дөнгөж одоо өнгөрсөн 7 хоногт бид ээдээ энэ говь алтайх нь гэдэг энэ одоо цахим цуврал контентыг эхлүүлсэн. Контентынхаа эхний дугаарыг хийгээд бас нутгийнхаа залуучуудад хүргэсэн байгаа. Дараа нь бол намрын цэник гэдэг одоо оюутан залуучуудын шинэ оюутнуудаа ер нь хүлээж авдаг юм уламжлалт ажилдаа намрын цэник өдрөлгөө бид нар бас амжилттай зохион байгуулж дууслаа. Өнгөрсөн хавар бол бид нар хаврын цэник гээд нөгөө оюутнууд маань одоо ингээд хавар сургууль төгсөхдөө нэг эрч хүчин ингээд жоохон бууцсан байдаг шүү дээ. Тэгээ шалгалт өгөхийн өмнө нэг сайхан цэниглж өгөөд ингээд амжилт хүсээд ингээд ямар байдлаар яаж цэнгэлэх вэ? Наад чинь бас хөөрхөн арга хэмжээ шүү дээ. Тэгээ залуучуудаа ямар ч байсан хавар намартаа нэг цэнгэлж өгөөд хаврын цэник бол бид нар ер нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр нэг open mic гэдэг арга хэмжээг зохион байгуулад тийм соёлын өдрөлөг хийждэг. Намрын цэник болохоор байгальд гаргаад шинэ оюутнуудтай ах эгч нар нь танилцаад тэгээд холбоодоо ингээд хоорондоо танилцаад дээр нь бол оюутан залуучуудад хэрэгтэй мэдээлэл, өөрөөр хэлбэл тэтгэлэг яаж авах вэ? Автобусны карта яаж захиалах вэ? Өөр одоо оюутны амьдралд одоо шаардлагатай мэдээллүүдийг бас одоо өмнө төгссөн ах эгч нараас тийм хөтөч олчдаг байх нь шүү дээ тийм. Ийм арга хэмжээ. Улаанбаатар гэдэг юу вэ шүү дээ тийм. Тийм ер нь тэрнтэй төстэй гэсэн тийм. Хөөрхөн арга хэмжээнүүд зохион байгуулдаг юм шүү дээ. Яг бид нэр өнгөрсөн жил ер нь сүүлийн 2 жил хийсэн хамгийн том ажил маань манай нутгийн бүхийн дэвжээ, хантайшир бүхийн дэвжээ гэдэг дэвжээнийхээ бүхчүүдтэй хамтраад сэтгэлийн хүчээ ирээдүйд гэдэг төслийг хамтарч хэрэгжүүлсэн. Тэр төслийн хүрээнд бол нутгийнхаа уран бүтээлчдийн цахим тоглолтыг хийгээд тэгээд нутгийнхаа бизнес эрхлэгч одоо нутгийн зөвлөл болон бусад одоо хуваараа бизнес эрхлэдэг хүмүүсээс одоо хандив дэмжлэг аваад хоёр байгууллага маань бол аймагта спортын ийм одоо цогцлбор спорт заал юм да цогцлбор гэхээр том болох гэдэг. Спорт заал барьж ашиглалтанд оруулж байгаа. Тэгэхээр одоо энэ жил нээлттэй хийн тэр бол хантайшир бүхийн дэвжээний залгамж халаа болсон одоо өсвөр залуу үеийн тамирчдыг бэлдэх зорилготой ийм заал барьсан. Тэгээ энэ ажлыг маань
Монголын оюутны холбоо үнэлж өнгөрсөн жилээр манай холбоог орон нутгийн салбар холбоогоор бас шалгаруулж шагнасан байгаа. Энэ бол одоо манай холбооны бүх гишүүд дэмжигчдийн хүч. За баярлалаа. За манай холбооны хувьд болонгууд одоо яг 9 төвчлөлтэй үйл ажиллагаа хийж байгаа. Анх ихтэй үүсгэн байгуулагдахад нь бол одоо сум сумын төлөөлөл суугаад намайг одоо та одоо удирдах чиглүүлж өгөөч гэж ингэ сонгож эхлээд 9 жилийн дараа буюу энэ жил одоо яг ойн дээрээ 9 жилийнхээ ойн дээр шин даргаад хүлээлгэж өгсөн байгаа саяхан. За тэгээд одоо бол би мэдээж эхлүүлсэн юм а бас үлдээхгүй тулд зөвлөхөр нь ажиллаж байгаа. Өнөөдөр манай шин дарга маань Өвгөнуур сумын Живцэн дулам гэдэг бүсгүй байгаа. За ирж хараахан амжсангүй тэгээд одоо төлөөлөөр нь би сууж байна. За тэгээ манай холбооны үйл ажиллагаа бол бид хэд болонгод би түрүү нэг хэлсэн нам бус холбоо бид нар өөрсдөө ингээд зохицуулаад явдаг гэд. Гэхдээ бид нар бас чамгүй хөөрхөн үйлээ хийгээд ажиллаа хийгээд хүмүүстэй хүргээд аймгийнхаа залуучууд нэгдсэн ирээдүй гэдэг холбоог таньдаг болгосон байгаа. За манай чиглэл болонгууд чинь хавар намартаа бид нар нөгөө одоо гар бөмбөг буюу волейболын спортыг дэмжиж ажилладаг. Тэгээд манай холбоо өөр нэг үйл ажиллагаа бас явуулдаг. Сумдууд руугаа чиглэсэн цэцэрлэгүүд зарим нэг сургуулийн номын сангуудад хандивын ном цуглуулж өгдөг. Дээрээс нь одоо яг сонгогдсон сум руугаа чиглэсэн үйл ажиллагаагаа хийхэд нэг амьдралын боломж доогуур өрөх гэдэг шүү дээ. Тийм өрхөд бид нар сарын хүнсний хэрэглээ хүргэж өгдөг байгаа бас. Тэгээд тодорхой хэмжээний туслах ажил байвал өөрсдийн гар биеэр очиж бас тусалдаг. За тиймэрхүү ажлууд хийдэг. Ер нь бол бас хүмүүлийн чиглэлээр буюу их бага хэмжээндгүй хамаагүй янз янз байдаг л да. Тэгээд буцалтгүй тусламж нэлээд үзүүлдэг. За тэгэхээр Арангаа аймаг Говьолтой аймгийн залуучуудын холбооны төлөөллүүд маань өнөөдөр амар аймаг ярилцлагын нэвтрүүлэгт маань оролцож одоо 2022 оны 9 сарын 17-нд болох үйл ажиллагааныхаа талаар үзэгч та бүхэндээ бас танилцуулж байгаа. Тэгээд хоёр холбоо маань одоо мэдээж одоо өөр өөрсдийнхээ нутаг орны одоо залуучуудынхаа хүрээнд бол маш олон сайхан ажлуудыг хийдэг юм байна. Магадгүй одоо бусад 21 аймгийн маань одоо залуучууд хоёрын ярианаас сэтгэлээд бас хөрхөн тийм санааг авсан байх гэж бодож байна. Тэгээд Говьолтой аймгийн тэр хаврын цэник намрын цэник хоёр бол маш их таалагдлаа тийм. Бид орон нутгаас орж ирж байгаа оюутнууд маань үнэхээр л намар сайхан цэнгээ ах эгч нартайгаа уулзаж цэнгээ авчдаг. Хавартаа сайхан цэнгээ аваад сургуулаа төгсөөд одоо ажил амьдралын гараагаа эхлүүлждэг маш сайхан ийм үйл ажиллагаа яд юм байна. Та хоёр маань бас ярилцлагынхаа төгсгөлд нутаг орныхаа залуучуудад хандаж бас сайхан сэтгэлийн одоо нөгөө үгээ хэлэхгүй юу тийм сайхан уриалдаг залуучуудаа маш сайхан зүйлд нөгөө уриалж байгаа учраас залуучууд маань одоо ер нь залуучуудынхаа үгийг маш их сонирхдаг болсон байна, сонсдог болсон байна, хийж байгаа ажлыг маш их дэмждэг болсон байна. Тэгээ залуучуудад ханд сайхан уриалгыг гаргая гэж бодож байна. За ер нь бол энэ залуучуудын байгууллагын ажил гэдэг бол одоо сайн дураараа сэтгэл зүрхээрээ хийдэг ажил шүү дээ тий. Бид бол одоо хэн нэгнээс цалин аваад гэдэг юм эсвэл одоо төрийн төсвийн байгууллагын ажилтан биш. Өөрийнхөө ингээл одоо сонирхлоороо сэтгэлээрээ хоббигоор сэтгэл сайтай хүмүүсийн ажил юм да. Сэтгэл сайтай хүмүүсийн ажил. Нийгмийн идэвхтэй. Тэгээд энэ одоо энэ холбоодод өөрийнхөө цаг завыг тий өөртөө зарцуулах ёстой цагаа бусдаа зориулаад явж байгаа. Энэ үеийн олон залуучууд байна. Яг одоогийн үе биш, үүний өмнөх үе. Манай холбоо гэхт бол одоо 2003 оноос хойш 6 үе ингээл залуучууд сонгогдоод ажиллаад явж байгаа. Тэгэхээр энэ 6 үед ажиллаж исэн үеийнхаа одоо бас залуучуудад баярлж явдаг шүү. Та нарын өмнө босгосон тий одоо шат суурин дээр дараагийн үеийн дүүнер чинь хөгжиж илүү их боломжийг олж харж төрүүлж мэдж одоо нөгөө хөдөө бид нар ч ингээл орон нутгийн алслагдмал манай аймаг бол одоо 1000 км. Дахиад цаашаага сумууд нь 200 км, 300 км. Тэр холоос ирж байгаа хүүхдийг энэ соёл ахуйтай танилцуулаад нэрээ би энэ бүхнийг эрт мэдсэн бол надад ямар их боломж байсан бэ гэдгийг таниулаад ингээд өгөөд явж байгаа хөтөж болж байгаа үеийнхаа залуучуудад бас баярлж талархаж байгаагаа энэ цэнхэр дэлгэцээр дамжуулан илэрхийлж байна. За баярлалаа. Тэгээ амар өнөө ярилцлагын нэвтрүүлэг маань энэ төрөйд өндөрлөж байна. Тэгээ өнөөдрийн дугаарын зочноор Говьолтой аймгийн оюутан залуучууд ирээдүй Алтай холбооны тэргүүн сайхнаа, Арангаа аймгийн оюутан залуучуудын нэгдсэн ирээдүй холбооны зөвлөх алтан төгсөн нар маань оролцлоо. Тэгээ өв дархлаа залуус гэр форум үйл ажиллагааныхаа талаар нийт үзэгч
та бүхэндээ бас танилцууллаа. Тэгээд энэхүү форум нь Улаанбаатар хотоос баруун тийш 55 км-ийн зайд байрлах Монгол номадик цогцлборт 2022 оны 9-р сарын 17-ны өдөр болох юм байна. Тэгээд мэдээж залуучууд маань, хоёр аймгийн залуучууд маань өөрсдөө бол маш идэвхтэй тийм оролцож байгаа юм байна. Тэгээд залуучуудад энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулад хийх гэж байгаад одоос Малчин телевизийн өмнөөсөөс баяр талархлын үгийг бас хэлмээрэн. Тэгээ залуучууд маань одоо ер нь бол нэгэн сэрх цаг нь болчихсон байна. Өв соёлоо бол одоо түгээдэг, өв соёлоо хайрлж хамгаалдаг. Монгол гэдэг энэ сайхан нэрийг одоо зүгээр нэг цээжэд илдээдгүй хөөш те. Энийг одоо дэлхийн түвшинд, дэлхийн давцанд одоо хүргэх хүн бүр өөрийн гэсэн юм бодол сайхан санаатай болох цаг нь бол нэгэнд ирсэн байна гэж харж байгаа. Тэгээ хоёр залуудаа маш сайхан амжилтыг хүсье. Баярлалаа. Тэр бүхний эхлэл байх болтугай. Өшөө олон аймаг дараагийн жилүүдэд хамрагдах болтугай, тийм ээ. Тэгэл танай телевизийн хамт олонд бас баярлалаа. Бидний сайхан нэвтрүүлэгтээ оролцож, бидний энэ сайхан өв соёлын одоо уламжлал болгож байгаа зүйлийг дамжуулж өгөж гүүрэн болж байгаад маш их баярлалаа. Баярлалаа үзэгчтэй, Малчин телевизээс үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг амар өнөө ярилцлагын нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Эх 7 хоногийн цагтаа эргэн уулзцгаая. Баяр таа.